70-80 градустай ингээд боловсролтой явж байгаа. За 21 наснаас хойш тэгэл амьдэрсэн. 40 жил амьдэрсэн гэсэн. Тэгээ цахилгаан дээр шийдэл болсон. Ахмад хүний хувьд бас бусдын үдгэр жишээ болгоё хань ижилтэйгээ одоо энэ орчныг одоо нэг жил хагасын хүрээнд ингэ ногоон байгууламж болгож байгаа. Энэ арц юм уу тий? Арц байгаа. 2 дахь жилдээ болж байгаа арц байгаа. Их гоё одоо намар ороо болох үнэр нь их гоё юм. Энэ одоо цэнхэр гацар байгаа тий. Үйлжүүлэхэд бас нэлээд асуудал. Манай ихнэр чинь ховдод анх нарс тариад парк дээр гай урагш. Тий. Үздэг байсан. Бүр очиж үзэн хоёлоо. Нодлон битээр яг 800 ширхэг сав цэцэг тарьсан. 800. Оо за. Нөгөө туршлагагүй хүн чинь юу гэж бит тооцоогүй маш их тарьсан. Маш их ажил орд юм байна. Энэ жил бас тэрийг хямгад цөөлсөн байгаа нэг түүнийг 50% тарьсан. 400 орчмыг тариад бусад одоо байгууллагын интернет бас бэлгэлнэ битэр чи. 3 байгууллагад өгсөн байгаа сүрхээ ургуулсан харагдаж байна те. Бусад ингэснээр энэ хөрс хэрэглээ айл өрхөд иргэдтэй бас тийм нөлөөлөл үзүүлэхийг зорж байгаа. Одоо ингээд энэ л ингээд гараа та болохоор гараа хийгээд үзв. За миний энэ л. Оо амар халуун биш үү? Энэ одоо нэг 70-80 градустай ингээд боловсролтой явж байгаа. Одоо энэ өөрөө хар алт гэдэг байгаа чинь шүү дээ одоо. Ямар ч хомол биш байхгүй. Ямар ч үн. Ингээ бордоо болох юм. Ердөөс энэ бор шигшээл. Дотор ингээ хийчих. Нөө дотоод шугам шилжиж орж ирэл тэрнээс санаа аваад. Ердөөс танаас 30 байранд одоо хэдэн жил амьдрав? Насаар амьдралаа. Хэдэн жил вэ? Одоо за 21 наснаас хойш тэгэл амьдэрсэн. 40 жил амьдэрсэн гэсэн. Тэд өөрөө 2 өрөөс тарах тий. 2 өрөө. Гэрт амьдэрдэг байсан шүү дээ. Манайх ч одоо 7 хүүхэдтэй тэгээд аав ээж эсвэл нэг гэртээ ингээд багтаал амьдэрдэг байсан. Би ч одоо хашаандаас хаа амьдрал төслийг эхлүүлж байхдаа яг эрчим ус шамтхан байсан л да. Тийм. Тэгээд нийтийн орон суусан ч юм бол гадаа тоглоомын талбай байхгүй, гадаа хашаа байхгүй, танах шиг одоо мод тарих бололцоо байхгүй, цэцэг тарих бололцоо байхгүй, бассейн байхгүй, хүлэмж байхгүй. Хүүхдийн тоглоом талбай байхгүй тий суух сүйдвэрч байхгүй байдаг бол энд чинь ингээ бүх юм бил орж харахад амархан байгаа. Илүү тогттой амьдрах гэдэг юм л да. Илүү бага зардлаа илүү тогттой. Тэгсэн одоо ганцхан асуудал үүссэн юм да цахилгаантай нэ. Цахилгаан болчиход байна. Тэгээ цахилгаан дээр шийдэл болсон. Ерөөсөө айлуудыг өөрсөндөө нарны хавтан тавиах. Одоо нарны хавтан. Нарны хавтан яг эхлээд тавих гэдэг жоохон зардал өндөртөө. Тавиад ингээд цахилгааны асуудлыг бие даасан байдлаар шийдчих юм бол та бүхэн эрчим хүчний мөнгө төлөхгүй харин эрчим хүчээ зараад өөрсдөө орлоготой болох. Ялангуяа өвлийн улиралд бол яг өөрсдөө хэрэгцээг халаалтаа бүрэн шийдчих хэмжээний нарны хавтан тавьчихна. Хавар болоод, зум болоод, намар болоод улаан үед бол илүү л тоогоо нэгдсэн эрчим хүчний сүлжээнд зараад мөнгө олоод байна. Илүү л эрчим хүчээ зарж илүү бас орлого олоод явах тийм боломжтой болчих. Одоо тэгээ энэ л айлуудыг бас уриалж оруулах бодолтой байна. Тэгээ одоо энэ хашаандаа сайхан амьдрал бусад хүмүүс ч гэсэн одоо үеийнхэндээ би бол их хэлж байгаа. Одоо тэд нар бол надад чистэ гоё юм байгуулсан байна гэж сонслоо харлаа үзлээ гэдэг байгаа. Тэгэхээр яг тэр үг хэдээ сайхан сонсогч байгаа ч тэр үг маань тэднээс илүү үйл ажиллагаа болж нөлөөлөсэй гэж боддог байхгүй юу? Би тэр одоо эх жилийн нэг жоохон үржүүлгийн талбай байгуулад хайдас майдас юм уу хийчихэд эргэн тойрныханд өгнө. 5-ыг өгнө. Тэгээд өгчин тэгээд харна шүү дээ би хашаагрын нэг л харна. За бүр амьдрал нь асуудал бол 3 ширхэг мод өгчээ. 3 ширхэг модыг хүн яагаад ч сургуулчих штэ. Тэгээд ингэх юм бол Ховд аймаг бол нэг эргэн хашаандаа 3-5 мод тарихтад битүү ногоон байв. Усны асуудал байгаа. Гэтэл усны асуудал энэ чинь ингэ төвлөрсөн шугамд ороод ирнэ гэдэг чинь энэ юм шийдэд өгчөж байгаа байхгүй юу? Тэгээ энэ зүчээтэй хашаандаа адууны тэгээ энэ залуугийн хашааг би жилд нэг удаа цэвэрлж өгдөө. Хомоод энэ өөрөө олж өөрөө аав. Тэгээд иймэрхүү 8 ширхэг юм байгаа манай. Зөвж халаалт. Тий. Нэгэ тавьчихна. Оо янз шүү дээ. Тэгэл энэ нойл нэмдэ ингээд. Тий, нойл нэмдэ ингээд. Наад дээр нь тэгэл ингээд асуудал угаалт тууртаа. Тий. Угаалгын машинтай ингээд. Ингээд. Их том ашаалыг зөвлөг мод тарьж ээж хүлэмж хийж хүүхдийн толгойлгоо хийж тогтоо болдог. Тэгжиж байгаа юу? Бусдаар ихэнх айлууч юм бол тэгэл нэг жорлон тэгээ түлээ амбар тэгэл ингээд яг танах шиг юм болохоор гоё л доо.